Жишээ Монгол Академийн танхимын шүүгч Баатар Чулуун агуулгын төвтэй шүүж явуулнаа. За ингээд 5 шүүгч, за цагийн шүүгчдийн нийлээд 6 шүүгч ажиллаж байгаа. 5 шүүгчийн, онооны 5 шүүгчийн нийлбэр дүнгээр дийлэг болох буюу 3 болон түүнээс дэш сандарсан баг ялагч болно. За агуулгын тоглолт учраас бүхэн шийдлийг бол зарласан байгаа. За дөрмийн чанартай мэдээ дахин хэлье. За танхимын соёл чухал үзэгчдэд бол үзэгчдэд сааруулах болохыг хүсэж гарууд савдраад за зөвхөн алга ташлалтаар өөрийн дэмжлэгээ илэрхийлж болно. За шийдэл төрийн бүх үйлчлэгийг цахимаар олгодог болсон ч төрийн байгууллагын ачаалал буурахгүй гэсэн ийм шийдэл танхим зарлагдсан байна. За цагийн тавхан дахин хэлье. Цаг ашиглалт өгцөн хугацаанаас илүү болон дутуу 5 секунд дотор илтгэлээ дуусгахад цагийн агаар бүтээн авах асуудал. Харин тэр 5 секундээс дахиад илүү болон дутуу 1 секунд дутуу 1 оноо хасагдаж явах юм шүү. За илүү ярьж болохгүй, бас дутуу ярьж болохгүй цагаа бүрэн ашигласаа гэж таадаггүй хүсэж байна. За илтгэгчид агаараа цагийн шүүгчийг хажуудалж суусан байгаа. Илтгэлээ бол танхимаа харж байгаа цагийн шүүгчийн амлалтыг бас харахгүй байх үе. Цагийн шүүгч бас хажуудлын илтгэгчтэй бас хартлан явахыг бодоорой. За тэгээд тоглолтын туршид 2 баг тус бүр 1 удаа 1 минутын амралт завсарлыг захиалж болно. Завсарлыг захиалаад ямар нэгэн давуу бол сул тал үүсэхгүй. За 2 баг аль аль нь илтгэгчдээс сүүлийн 1 минут эхлэхээс өмнө тодорхой руу явж болно. Ингэхдээ гараа өргөд илтгэгч хандаж тодорхой руу явах зөвшөөрөл хүснэ. За илтгэгч тодорхой өгч болно, өгөхгүй ч байсан болно. Өгсөн тохиолдолд цаг бол зогсохгүй. За тэгээд 2 багийн гарсан шалгалтаа хийх хүсэж байна. За цагтаагаар яах вэ? Цагтаагаар шалгалтаа аль газар хэлцүүлээ. Самын айхан дүүргийн засаг даргын хамгаалалт газар шийдлийн хүрээнд шотлолтод яллаа. 1 минут хэлэлцээд талаас онноо. Цааш багийн нэрийг үлээ. Газар цэцэн. За бэлтгэл 5 минут явж ирсэн. Өнөө айхан дүүргийн засаг даргын хамгаалалт газар нийслэлийн газар зохион байгуулалтын газар томжуулсан байна. Шийдэл төрийн бүх үйлчлэгээ цахимаар олгодог болсон ч төрийн байгууллагын ачаалал буурахгүй. Нотлогч багийн 1-р багийн ахлагчийг үзлээр хэлэхэд дурж байна. Хугацаа 2 минут. За та бүхний орой мэндийг хүргэе. Танхим шийдэл зарлагдсан. Шүүгч танилцуулсан шийдлийг танилцуулах үйлчлэгээд явъя гэж бодож байна. За үзлээр хэлтгэлийг бариа ахлагч миний амрын сторлон. За дэмжих хэлтгэлийг 1-р гишүүн их орол 2-р хэлтгэлийг мөн талаар танилцуулнаа. За танилцуулсан шийдлийн хүрээнд хүрээлэлийг тодорхойлж газар зохион байгуулалтын албаны үйл ажиллагааны хүрээнд шийдлийг сонгон хүрээлэлийг тогтоож орж ирж байна. За төрийн бүх үйлчлэг гэдэг нь тухайн байгууллагаас иргэдэд үзүүлж буй, хүргэж буй үйлчлэг. За цахимаар олох гэдэг нь техник технологи ашиглан иргэдэд хүргэж байгаа үйл ажиллагааг. За төрийн байгууллагын ачаал гэдэг нь бол нэг албан хаагчид ноогдох эрх бүргийн нийлбэр буюу аялын зураг авалтаар тогтоож байгаа тэр ачаалыг болгоно. За буурахгүй гэдэг нь ямар нэгэн байдлаар тухайн албан хаагчдаа төрийн байгууллагада ямар нэгэн байдлаар эрх үр дүн үзүүлэхгүй ачаал нь буурахгүй байна гэж ойлгоо. За энэ хүрээндээ бид аргументыг оновчтой захимжуулалт хийгдэг байна. За захимжуулах үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хүн мэдж байгаа шинэ зэрэгтийн бодлогын хүрээнд ч гэсэн Монгол улсын явуулж байгаа бодлогын захимжуулах үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ нь өөрөө аргумент хоёроор дэмжиж байгаа вэ? Аргумент хоёр хэрэглэгчид чиглэсэн үйлчлэгээ илүү хэтэрсэн. Төрийн албан хаагчдаа ачаалыг бууруулах байна гэж. За энэ хүрээндээ дараагийн 3 санааг дэвшүүлж байгаа. Шинжлэх шийдэл. За хэлж байгаа. Шүүгчнэрийн зүгээс хэлцлээ. Ахлагч багийн хувьд хүрээллийг тогтоохдоо өөрийн алт хэлцээр хүрээл тогтоосон байна. За энэ бол бас зохимжгүй гэж үзэж байна. Төрийн бүх үйлчлэгийг шийдэлээр төрийн бүх үйлчлэгийг орж ирсэн байна.
За гэтэл бол энэ зөвхөн нийслэлийн нэг газар эцсийн хэмжээнд хүрээллийг аваад тэгээд тоглож үзэж байгаа нь бас шудраг бус гэж үзэж байна. Тэгэхээр дахиад 2 минут өгье. Иргэд суугаад тоглолтыг шудраг явуулах үднээс бол шүүгчдийн зүгээс хүрээлэл оруулахгүй тэгэхээр дахиад задлаа саналтай байна гэсэн. За энэ дээр нэг тайлбар хэлье. Ерөнхийдөө бол мэтгэлцэн дээр альва нэг хүрээлэл тогтоохдоо улс үндэстний хил хязгаараар авдаггүй гэж байгаа. Тэгэхээр энэ маань бас яг хэв шинжийн хувьд бол ялгаа байхгүй. Яг тодорхой үнийг газрын үйл ажиллагааг ингэж зохиж авч байгаа нь бол өөрөө төдийлөн оновчтой бус байна. Тэгэхээр төрийн үйлчлэгийг тодорхой нэг төрлөөр нь ангилах ялгах тийм ингэж байгаа нөхцөлд бол боломжтой гэж үзнэ. Тэгэхээр ингэж тоглолтыг дундаас нь зогсоож шийдлийг хүрээллийг дахиж тогтоохыг шаардж байгаа нь өөрөө тоглолт бүр мөссөн шинээр хийх гэсэн үг. Тэгэхээр саяны хүрээллийг явцуулах тогтоосон нь өөрөө эргээд багийн оноонд тоглолтын үйл явцад ямар нэгэн нөлөө байхгүй гэдэгс байна. За та бүхэнд оройн мэндийг дахин хүргье. За төрийн бүх үйлчилгээг захимаар хүргэдэг болсон ч төрийн байгууллагын ачаал болохгүй гэдэг шийдвэр бүхэн шийдэл хайж байна. За төрийн бүх үйлчилгээ гэдгийг би бүхэн тайлбарласан тухайн байгууллагаас ирдэг хүргэж байгаа үйлчилгээг тийг ойлгоё. За захимаар олгодог болох гэдэг дээр өөрөө технологийн шийдэл ашиглаж иргэдэд хүргэж байгаа үйлчилгээг үйл ажиллагаа болгоё. За төрийн байгууллагын ачаал гэдэг нь тухайн нэг алтан хаагчид оногдох эрх үүргийн нийлбэр аль нөр авдаг эрх хэлбэрээр гэж. За буурахгүй гэдэг нь ямар нэгэн байдлаар тухайн албаа хаагчдаа байгууллагадаа ачааллын хувьд эрх үүргийн үзүүлэхгүй байгааг ойлгоё. За хүрээллийн хувьд бол төрийн бүх үйлчлэгээний хүрээ бид нээлттэйгээр нь орхив мэдрэгдэх боломж шийдлийг бид бүхэн хаяа гэж үзэж. За аргументыг оновчтой захимжуулалт. Захин үйл ажиллагаа маань өөрөө хэрэгсэл зөвлөсөн учраас төрийн байгууллагын үндсэн үйл ажиллагаа шиг үүрэгт уялдахгүй явж байгаа. Төрийн байгууллагын хоорондын үйл ажиллагаа бас хоорондоо уялдаж явагдахгүй байгаа учраас энэ бол оновчтой захимжуулалт явагддаг. Тийм учраас төрийн үйлчлэгээ чад буурахгүй. Хоёрдугаарт нь хэрэглэгчид чиглэсэн үйлчлэгээ нэвтэрсэн. Энэ бол зөвхөн хэрэглэгчтэй ашигтай байгаа төрийн албаа хаагчтай ашиггүй байна. Гуравдугаарт нь төрийн албаа хаагчдын ажиллах нөхцөл хуулиар хэлсэн чиг бүрэлд өөрчлөлт ороогүй зал тухайн байгууллагын ачаал нь өөрөө буурахгүй маань гэдэг. Ийм гурван аргументыг дэвшүүлж байна. За энэ хүрээндээ бид бүхэн дурдсан дэмжих үндсэн санаагаар бол шинжлэх шийдэл гэдэг асуудал. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагын захимаар үйлчлэгээ үзүүлж байгаа бүх асуудал дээр мониторинг хийж үзэх хэрэгтэй. Тэрэн дээр шинжилэлт явуулах хэрэгтэй. Тэр асуудлыг тусгайлан зорилтойгоор шийдвэр гаргах хэрэгтэй гэдэг ийм асуудлуудыг ярих юм аа. За өөрөөр хэлбэл захим үйлчлэгээний үндсэн суурь нь өөрөө төрийн байгууллагын ачааллыг бууруулах чиглэлдээгүй явж байгаа гэдгийг харах хэрэгтэй маа. За та бүхэн энэ өрөө мэдээ хүргэе. Буцаагч багийн ахлагч Батчаглан байна. Нийслэлийн зохион байгуулалтаас ахлагчдын дэмжигч мандах цуглуулгын оргонооны хамтаар төрийн бүх хүчилгээ захин боловсон ч төрийн байгууллагын ачаал буурахгүй гэдэг буцаах итгэл танаа үзэлээр хэлье. За төрийн бүх үйлчилгээг захин болгоно гэдэг нь өөрөө бид нар энэ сэдвийнхээ хүрээнд ингээд хараад үзэх. Бидний яг мөрөдөлд хүрсэн байна гэсэн үг байхгүй. Ирээдүйн цаг дээр бүх үйлчилгээгээ бид нар захин болгож чадчих юм бол бид нар монголчууд захин үндэстэн боллоо гэж бид тодорхойлж байгаа. За зорилт нь болохоор юу юм бэхээр үн сурталгүй, ашиг сонирхолгүй, шуурхай үйлчлэг. Иргэдэд ил тод нээлттэй байж чадчихна гэж үзэж байна. За одоо хамгийн түрүүнд одоо цаг дээр ярил. Одоо цаг дээр ярих юм бол ийм Монголын үйлчлэгээ маань бол маш амжилттай нэвтрээд явж байна. Тийм тэн дээр болохоор 149 үйлчлэгээ явуулж байна. Нийслэлийн газар зохион байгуулалтын алба 17 үйлчлэгээ явуулж байна. Төрийн байгууллагууд ер нь тодорхой хэмжээнд бол захин шилжилтэд нэгдэж чадлаа. За нэгдсэн үндэсний байгууллагаас бол бид нэр 3 аргумент төвшүүллээ. Нэгдсэн үндэсний байгууллагаас юу үздэг вэ гэхээр төрийн үйлчилгээ захин болсон хэсэг талаар нэгт үнэлгээ өгдөг юм байна. Хоёрт ил эцэсттэй юу гэдэг дээр үнэлгээ өгдөг юм байна. Гуравдугаар аргумент болохоор иргэдийн захин хөгжил хэрвээ гэдэг дээр үздэг юм байна. Тэгэхээр мэдээж бид ирээдүйн цаг дээр байгаа учраас төрийн бүх үйлчилгээ захин болчихсон байна. Тийм учраас бид төрийн үйлчилгээ захин болгочихжээ, ил эцэсттэй болчихжээ. Мэдээж
Үүнийгээ дагаад шинэлэг зүйл маань бас уучраад бүгд хэрэгж сураад иргэдэн цахим хөгжилтэй болж чадсан юм байна гэж үзэж байна. Тэгээд нийтийн мэдээллийн ил тодол байдлын тухай хууль юм байна. Энэ хууль нь одоо 5 сарын 1-ээс ирж байна. Энэ хуулийн хүрээнд бол одоо бүх зүйл ил болно, цахим болно гэдгийг бол ерөнхийдөө хууль тогтоогоод өчгсөн байж байгаа. Тийм болохоор цахим болсон бол ер нь цахим болвол төрийн бүх үйлчлэл бол хөнгөрнө гэж үзэж байна. За баярлалаа. 근데 다음번에 나가면 야, 자 미도를 기준 그럴까? 자 산이 왔다 ಹೋಗೋದಲ್ಲ 이미 бид нар 12 хэсгийн буюу статистик харна. Саяны байгууллага бол байгууллага гэдэг одоо иргэнд нээлттэй боллоо, ил тод боллоо гэдэг талаас нь яриад байна. За асуулт маань өөр нь юу гэхээр төрийн байгууллагын ачаалал уурахгүй гэдэг үг байгаа. За энийг юугаар харуулах вэ гэхээр саяхан бид нар яг 12 хэсгийн статистикийг үзчихлээ. Өөрөөр хэлбэл Монгол улсад нэг эмчид ноогдох хүний тоо, нэг сувилагчид ноогдох тоо энэ цахим систем шилжснээс хойш хамаарал ямар байсан бэ гэдгийг судалгаад үзлээ. Өссөн. Энэ заалан сууж байгаа бүгд төрийн албаа гэж. Цахим шилжээ та цагтаа хийдэг гэсэн үү? гэдэг асуулт. Цагтаа. Өөрөөр хэлбэл иргэдэд хүрэх үйлчилгээ сайжирсан, иргэд авдаг болсон. Гэхдээ төрийн байгууллага ноогдох, төрийн байгууллагын албаагч байгууллага дахь ноогдох үйлчилгээ бол уураагүй гэдэг зүйлийг хэлхэн зүйтэй байгаа. За нөгөө талаар аж үйлдвэрийн 4-р улс буюу дижитал 900-д амьдарч байгаа. Энэ үүнийгээ дагаад дижитал одоо захин хөгжил харилцаа холбооны яамтай болсон. Хамгийн сүүлд нүүби хөгжлийн хөтөлбөртэй гэрээ байгуулсан байна. 4 сарын 12-ны өдөр тэн дээр юу гэж гэрээ байгуулсан бэ гэхээр тэр гэрээн дээр бол ерөөсөө энэ дижитал дэд бүтцийг сайжруулъя, тоон гараа үсгийн хэрэглээг одоо сайжруулъя гэдэг энэ зүйлүүдийг ярьж байгаа. Тэгэхээр няцаагч энэ сайжирсан байна, нүүб сайжирсан байна. Үгүй гэрээ хийгдчих, төсөл хэрэгжиж, энийг сайжирсан гэж үзэж болохгүй. Ер нь цаашдаа өнөөдөр энэ E-Mongolia-гийн системээс нийт бол 316 үйлчилгээ авч байгаа. Цаашдаа энэ бол өсөх стратеги бол бариад явж байгаа. Тэгэхээр бид нар юу гэж бодож байгаа вэ гэхээр эхлээд энэ төрийн байгууллагатай уялдвал шинжлэх ёстой байна. Шийдээ ажлын байрныхаа шинжилгээг хийн. Бүтээн чинь яг ямар байгаа юм? Энэ хүнд ноогч ачаал нь яг ямар байгаа юм? Гэдэг юм. Явж явж төрийн байгууллага үл хайхах хүч хэл хүүхдээ үл хайхах хүч хэлийг хийдэг хүмүүсийн дотор сууж байгаа. Тэдний малдараач гэсэн буцаагаад үзэх юм бол төрийн байгууллага эмчтэй байгаа хүмүүс холбогдож байгаа. Тэгэхээр байгууллагын ачаал гэдэг бол ураагүй байна гэдэг юмгээр бол бид нар хэрэглэгчид ноогдох үйлчлэгээ сайжирсан байгууллагын ачаал бол ураагүй гэдэг зүйлээр бол дахин хэлэх зүйтэй гэж бодож байна. За мэдээлэл хэрэглэгч чиглэсэн үйлчилгээ байгууллагын одоо мэдээлэл гэдэг ийм юмнууд бол сайжирсан, мэдээллийн хурд сайжирсан гэдэг зүйлүүдийг бол харж болно. Тэгэхээр бид нар маш сайн асуултаа ойлгох хэрэгтэй. Энэ бол тэгэхээр бүтэнчээ хэмжүүлж үзье. Ажлын байрны шинжилгээ хийе гэдэг зүйлийг харах хэрэгтэй. Баярлалаа. За няцаа шоуны гэршин хугацаа 3 минут. За баярлалаа. Няцаа шоуны 1-р шин манд зүйл байна. За цахим төрийн үйлчлэгээр цахимжуулснаар бол төрийн байгууллагын ачаал бол буурнаа. За энийг бол бид нар юу гэж үзэж байна гэхээр бол за тодорхойлт хийж байгаа захим үндэстэн гэдэг тодорхойлт өглөө. Зорилтууд нь хүн сурталгүй одоо шуурхай үйлчлэгээ. За сая бид нар бол COVID-19 гэдэг хүчнтэй нүүр тулсан. За энэ хүчин нь бол ерөөсөө дэлхийд дахин цахим шилжилтийг бол бүр буст хийгээд одоо маш энэ одоо хөгжлийн бол ингээд хурцсагдсан. Тэгэхээр энэс бид нар бол одоо яаж ч одоо зайж гарч чадахгүй. Эсвэл бид нар цахим шилжин эсвэл наад тулсан. За манай нотлогч баг бол сая өөрөө хэллээ. Бид нар дижитал 900 амьдарч байна гэж хэллээ. Бас энэ бол бидний одоо нисагч талыг дэмжиж байна гэж ойлголоо. Мөн бас байгууллагын хурд сайжирсан гэж захин одоо цахим шилжилтчүүд ихэлснээр тийм ээ байгууллагын хурдууд бол сайжирсан. Тэгэхээр энэ бол төрийн албаны ачаал буурж байна гэж бас нэг хүлээн зөвшөөрж байна. За манай газар Mongolia бол Эстоны жишээн дээр явдаг. Эстон бол яг манайхтай адилхан пост коммунист орн байгаа. Энэ бол
одоо хүн амын өвчний амын 3 сая энэ дэлхийд бол одоо цахим шилжилтээр Стамбул гайхуулж байна. За Стамбул ерөөсө хоёр энерги захимаар хийж болохгүй. Нэг бол хүнтэй гэрлэхийг захимаар хийж болохгүй, үйл хөдлөлийг захимаар авч болохгүй. Байшингаа заавал очиж үзнэ. За энэ хоёроос бусдыг нь хийж байна. Бид бол энэний араас явж байгаа. За хүн бүхэн бол шинэ хүний өөрийнх нь нэг тийм олдмол бас байглаас зайсан нэг тийм авир байна. Юм шинэ юмд ерөөсөө гоё тасдаггүй, дандаа гомдолтой. За энийг бол одоо Солонгос бол бас техник технологи орн болсон тав гэж байгаа. 2000-аад оны ихээр бол Солонгос нь бол бас цахим шилжилт шийдсэн. За энэ үеэр бол төрийн албан дээр бол утасны одоо ачаал утасны гомдол бол ерөөсөө гайхалтай аимшигтай ихсэл утаснууд нь ачаал даахад болж ирсэн. Яасан гэхээр энэ систем ч одоо бүрэн ажиллаж чадахгүй шүү дээ. Яг ингэж үйлчлэгийг өгч чадахгүй шүү дээ. Захин гэж юу байх юм уу? Заавал ингэж очиж үйлчлүүлээд ийм болж байсан. Тэгэхээр энэ бол биднэрт давтагдж байгаамаа. Энэ бол бид нар энийг бол даван туулнаа, чадна гэж бодож байна. Төрийн бол ачаал буурна шүү. За бидний аргумент бол төрийн одоо нэгдсэн үндэсний байгууллагаас GDI development гэж гаргадаг. Бид нар бол энийг бол арай шинжлэх ухааны талаас нь хараад төрийн одоо аргумент нөгөө төрийн үйлчлэгийг захимдсан байдаг гэж өглөө, хоёр тул дэд бүтц гэж өглөө. Гурав тул тухайн орны нутгийн иргэдийн оролцоо буюу захим мэдээлэл. За мэдээж бид нар төрийн үйлчлэгийг захимжуулаад явж байна. Одоо энэ газар дээр бол 300-аад үйлчлэг байна гэж байна. Манай одоо газар зохион байгуулалтын хамт жишээ нь 17 үйлчлэг бол захимд оруулсан байгаа. За ингээд та бүхэнд нэг тоо жишээ дурдхад бол нэг сард одоо бид нар бол газрын гэрчлэгийг одоо ийм үнд цаасан дээр хийдэг байсан бол захимд оруулснаар сард 700 сая төгрөгийн хэмжээний гэрчлэг хүмүүс үнэгүй авсан. 700 сая төгрөгийг бол иргэд хэмжсэн. За кадастрын зүрийг биднээс бас мөнгө төлөв хэмжээд авах байсан. Сардаа 90 сая төгрөгийг хэмжээд нэг 790 сая төгрөгийн хэмжлтийг бид сард гаргаж чадсан. За жил бодоод үзье. Ингээд явхаар цахим шилжилт маань үнэхээр ямар ашиг тустай иргэд рүүгээ тусч байна гэдэг нь бол ойлгомжтой харагдаж байна. За баярлалаа. За нотлох шогийн зүгээс бэлдэх хугацаа 1 минутын завсрал авчиж байна. Таахын энэ өдрийн бүхий нотлох талын хангалттай гişүн өмнө лаана. За цахим систем үүснээр төрийн байгууллагын ачаалал бохгүй гэдэг ерөнхий агуулга гэж байгаа. Тэгэхээр энэ дэр бол ерөнхийдөө манай няцаагч талын зүгээс болохоор яг энэ асуудал руу орох байна. Яг ингээд үзэх юм бол одоо төсвийн хэмжээ гарганаа. За мөн дээрэс нь одоо утасны ачаал ихсэж байна гэх юм уу те. Яг тэр тийм зүйл чинь төрийн байгууллагын ачааллыг бууруулах боломж нөхцөл юм. Мөн тэгэхээр тэр тайлбарлах хэрэгтэй. За нэг жишээ яг энэ нийслэлийн газар зохион байгуулалтын албатай холбоотой байгаа учраас газрын алба сая газар зэгийн мэрэг гэдэг цахим систем явуулсан. За тэгвэл иргэд тухайн мэдээлэл өөрийнхөө газрын мэдээллийг ороод иргэсийн дугаараа хийгээд ороод өөрийнхөө газартай байна уу үгүй эсвэл одоо газрын хавцлтыг цахимаар өгч. Тэгэнгүүт тэр цахим систем нь өөрөө бүгдийн нэгээ шинжилээд захирал тушаал шийдвэр хэмээн гаргаад за тэгээд эцсийн өдөр төмөл одоо нөгөө кадастр гэрчлэгийн тэр цахим систем чинь шууд хүрч чадчихна. Тэгэхээр төрийн байгууллагын дээр заавал оролцоо байна. Тэгэхээр иргэн хүсэлтэд захимаар өгч чинь иргэдүүд маш давуу талтай байна. Захимаар өгч чинь ерөөсөө гарахгүй байна. Ерөөсөө гарахгүйгээр хүсэлтэд өгчлөө. Тэнгүүд төрийн байгууллага тэрийг хямж үзэн. Хямдгүйгээр тэр захим систем чинь өөрөө бүгдийг нь гаргацдаг байсан бол асуудал байхгүй байхгүй. Олон төрийн байгууллага нь өөрсдөө хийнэ. Одоо дүүрийнхаа чингээр хэлэхэд газар зохион байгуулалтаас тийм бүх өөрчлөлтийг хямж үзээд эцэг баримтын бүгдийг дахиж хянаад за тэгвэл энэ болсон байна гэж хэрвээ шаардлага нүгээр буцаагаад өгөх юм буцаадаг ч юм уу тэгээд захирал тушаал шийдвэрийн энэ болсон байна гэдэг утгаараа захирал тушаалын шийдвэрийг өөрөө бэлдээ төрийн байгууллагаас бэлдээ захирал тушаал шийдвэр юмнуудаа өөрөө гаргаад ингээд явж байгаа. Тэгэхээр захин болсноор төрийн байгууллагын маань ачаал буураг байна гэдэг дээр бацгч байна. Тэгэхээр манайх бол оновчтой цахимжуулалт гэж шинжилгээ
шинжлэх шийдвэр. Тэгэхээр энэ нийгмийн газар гол цэгийн цахим систем дээр чи юу болохгүй юм бэ? Энэ болохгүйга зүйл нь юу юм? Цахим болоход тэр асуудлыг шийдээд бүх асуудал ингээд төрийн оролцоогүйгээр ингээд шийдээд болдог болох юм бол магадгүй төрийн ачаал уурчна гэж үзэж байна. Ингэж имээгүй цагт төрийн ачаал ерөөхдөө бол яаж болох байна? За тэгэхээр энэ бол ерөөсөө за бүгд байлаа. За нэг цаашаагийн ойлгоо гişүүн. Хугацаа 3 минут. Өргөн төргийн аваа. За нэгдүгээр манай баг болохоор 3 төрлийн аргументээр авчихсан төрийн захирам үйлчлэгээ, дэд бүтц болон иргэдийн захирам үйлчлэгээ. Тэгэхээр нэгд одоо манайх одоо ийм Монголыг шилжээд эхэлсэн, хостой холбогдох ямар хурц байгуулсан учраас төрийн захирам үйлчлэгээ бол нэгэнт ингээд захирам шилжилт рүү орох алхмын болов суурь бүрдсэн байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд дэд бүтц бол угаасаа манайх бол интернет хэрэглээгээр болон дэлхийд бол хэрэгжилж байгаа. Энд дээр бол ямар ч магадгүй зүйл авахгүй учраас бас нэг дэд бүтц бол хөгжсөн гэж үзэж байна. Иргэдийн захирам хөгжлөөр хувьд ч гэсэн манай Монгол улс бол залуу үеэр залуу хүн амтай гэдгээр бол дэлхийд тодорхой загтав. Тийм учраас энэ бол иргэдийн захирам хөгжлөл залуу үе маань хурдтай тэр шилжих боломжтой. Тийм учраас манайд бол энэ захирам хөгжлөлт нь бол орсноор төрийн байгууллага албаа агчид дагаад төрийн байгууллагын ачаалал буурах боломжтой байна гэж үзэж байгаа. Натлах багийнхаа хувьд бол явсан 3 аргументын хувьд болохоор оновчтой захирамжуулалт болж чадахгүй, үйл ажиллагаа уялдаагүй байна гэж хэлж байна. Энд дээр болохоор энэ бол ирээдүйд бүх юм ажмаар ингээ яваад зах төлбөрөөр хөгжөөд явах боломжтой. Энийг бол засаад явах боломжтой. Энийг заснаар бол ачаалал дагаад буурах боломжтой гэж. Зөвхөн хэрэглэгчид чиглэсэн байна гэж байгаа боловч энэ бол үгүй маа. Тэр хэрэглэгчид чинь захимаар авсан үйлчлэгийнхээ төлөө төрийн байгууллагуудаар ирэх шаардлага болчихж байгаа байхгүй юу? Манай газар говцэг эмээнийг бол ярьж байна. Тэгээд энэ чинь ингээд ярьсан ч гэсэн хүмүүс дахиад кадастрын зураг хийж байгаа. Тэр хүмүүс чинь зөвхөн одоо ингээд захимаар авах үйлчлэгийнхээ төлөө иргэд хурж ирээд нөгөө төрийн албаа агч чинь тагаас хумслаад тэр асуултаа харин захимаар аваад тухайн төрийн албаа агчийн ажлын ачаалаас буурах бол нөхцөл бол бүрдэж байна гэж байгаа. Тэгээ хуулийн хэлтгээс нь чи бүргээ өөрчилж одоо энэ ачаал буурах боломжтой гэдэг. Энд дээр бол би нэг зүйл бол жишээ авч өгмөр. Яг л за нөгөө зөвхөн хугацаанд сканер бай гэж бодъё. Бас боломж шуурхай хурдан татдаг сканер байж гэж болъё. Яг энэтэй адилхан скан хийх юм бол төрийн албаа агч чи бүрэг байлаа. Тэнд бол өөрчлөлт шаардлагагүй. Гэхдээ захим шилжилт хийснээр одоо нэгээр хууртаар сканертэй байсныхоо оронд бол захим шилжилт чинь одоо бүр ингээд бүгдийг одоо автоматар татах сканертэй адилхан. Чи бүргээ өөрчлөлт байсан ч гэсэн захим шилжилтэнд орсноо төрийн байгууллагын ачаал бол бүрэн буурах боломжтой гэдэг дээр бол бид нар ингэж үзэж байна. Одоо манай энэ говцэг эмээний төрийн ярьсан ч манай хол энэ 17 үйлчлэг үзүүлж байгаа. Нэг сарын дотор 2.7 сая хандлт авсан байна. Тэгэхээр энэ хүмүүс чинь ирэхгүйгээр ингээд захимаар авч болоод байхад бол хэрэгээ дагаад бол захим бол үйлчлэгээ үзүүлснээр төрийн байгууллагын ачаал бол буурна гэж үзэж байгаа. Мөн иргэдэд үзүүлж байгаа үйлчлэгээс гадна өөр хэлбэрээр бүх зүйлийг захим болох боломжтой. Одоо манай байгууллага яг хүснээс тоон гар үстэй болсондоо баярлж байгаа. Ягаад тэгэхээр бид нар дараагаа энэ тамирын газар гэж хурал түрээд буцаж ирэхэд нь бол хүлээх шаардлагатай. Тэр хүн тоон гар үсгээр захим хэлбэрээр бүх ажиллагааг шуурхаар явуулж байна. Тэр бол бүх үйлчлэгээ захим болоод нэгэн дараа төрийн байгууллага ачаал тэр чинь нэгээ дагаад бүрэн болох боломжтой гэж үзэж байна. Баярлалаа. За бүхэндээ дахиад нэг үгээ. За дүнлэлтэй ихтэй хэлэх юм бол за төрийн байгууллагын ачаал захим шилжснээр одоо байгууллагын чиглэл ачаал буурахгүй гүрэн дээр хоёр талаар үзэж одоо дүнлэлтэй хэлж байна. За манай няцааш талаас бол ер нь бол төрийн байгууллагын үйлчлэгээ хүн сурталчилгаа бүрдэн шуурхай бүтээмжтэй за ийм болсон гэдгийг дээр бол аргумент дэвшүүлж байна. Гэвч энэний нөгөө тал төрийн байгууллагын албан хаагч нэр томьёогоо тайлбарлахтай хэлсэн. Нэг албан хаагч магадгүй ирэх хүүргийн нэмэлт тэр ажлын зураг авдаг илэрхийлээд түрүүнд дурдж байгаа. Тоон гар үсгтэй болсон ч гэсэндээ нөгөө газар зохион байгуулалтын дарга маань гар үсэг зурдаг үйл процесс хийгээл байгаа юм. Тэр нөгөө системээр гар үсэг зурдаг. Өөрөөр хэлбэл ачаал яг адилхан гэсэн. За хэд хэдэн зүйл дурдж. Захим шилжих боломжтой.
эсвэл буурах боломжтой, буурах ёстой юм а гэдэг ийм асуудал яриад. Яг буурах юм уу, буурахгүй юу гэдэг асуудал дээр юм аа үзэлж байна. Бид бол буурахгүй гэдэг байр суурийг бац зогсож байгаа. Харин манай Ницааш багийн зүгээс нь хэд хэдэн аргументын үр дүн ницаалтай хийхдээ буурах боломжтой юм аа. Боломжтой юм. Өөрөөр хэлбэл нөгөө л ийм нөхцөл байдлын үр дүн төрийн байгууллагын үйл ачаал буурах юм аа гэдэг, буурахгүй юм аа гэдэг зүйлүүдээ яг баттай нуттай яг хоёр талаас нь тайлбарлаж хийж ницааж өгч чадахгүй байна гэж үзэж. За цахим үндэстэн байгууллагын ачаалал гэдэг олон зүйлийг бид бүхэн дурдж байгаа. Үүний нөгөө цаг яалч байдгүй хүн суртал айлга авах зүйлийн зүйл буурна буурж. Гэхдээ яг энэ өөрөө төрийн байгууллагын албан хаагчийн ажлын байрны шинжилгээ яг нөхцөл байдлыг оновчтой захимжуулалт хоёр төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо хангасан захимжуулалт хийж чадсан уу гэдэг дээр бид эцэг өгүүлбэр хийх хэрэгтэй анхаарал хандсан байна. За Ницааш багийн багийн дөрвөлтэй хэлтгэл хугацаа 2 юм. За Ницааш багийн багийнлагч Бачуулсан байна. За цахим шилжилт хийснээр төрийн албаны одоо үйл ажиллагаа тийм буурнаа гэж үзээд байгаа шүү дээ. Таад бол буурахгүй. Гэхдээ ярьж байгаа зүйл дээр чинь хараад үзэхлээр төрийн алба хоёр дахь гишүүн дээр нэгээд анзаараад хэлэхээр төрийн албан хаагч дээр одоо ирж байгаа шийдвэрийг бид яах вэ? Энийг яах вэ гэж яриад байгаа юм. Төрийн албыг бол үйлчлэг бол огт байх болохгүй шүү дээ. Төрийн албаны үйл ажиллагааг хөнгөлөё. Цахим шилжилтийг хийснээр иргэдийгээ сайхан хүн сурталгүй шуулгаа үйлчлэгээ ахуулъя гэдэг багхгүй. За тэгээд хоёр дахь гэхээр өнөөдрийн байдлаар болохоор одоо ингээд яваад байна л да. Одоо манайх ий газрын талаар нэлээд ярьлаа. 2.7 сая иргэн 1 сард хандж байна гэдэг. Энэ бол 2-1 багхгүй юу? 5 сая 400 мянган хүн ирэх ёстой багхгүй юу? Тэгээд тэр нь давтаж ирж бас болно. Тэгээд давтаж ирээгүй багхгүй юу? Захимаар авсан. Энэ нь бол буурсан шүү. Буурлаа гэдэг бас өөрсдөө хэлсэн. За тэгээд ирээдүйд гэж ярья. Мэдээж манай сэдв бол өөрөө бүх үйлчлэгийг захин болгочжээ. Тэгвэл буурахгүй гэж буцаагаад байдаг. Буурж байна. Ирээдүйд хэрэгцээ шаардлага угаасаа тэртээ GDI хэвчмэсний байгууллагын 3 аргумент төвшүүлсэн манай төвшүүлсэн 3 аргумент хэвчмэсний байгууллагаас үздэг. Миний үгэнд бол бүх зүйл бол зэгцэрсэн байна. Тэгэхээр одоо байгаа ажил дээр бол одоо бүгдээрээ уурч байна, захим шилжилтийг хий. Бүгдээрээ иргэдийн үйлчлэгийг хань ил тод байлгыг, захим шилжилт чинь өөрөө амар хэрэгтэй юм баггүй. Дижитал нэшн болчиход байна шүү. 2021 онд хүртэл манай Монгол улс хэлсэн шүү. За эцэслээд нэг шийдэл ирлээ. Захим шилжилт төрийн байгууллагыг ирээдүйд хөтлөн. Баярлалаа. За агуулгад өгсөн хоёр багтаа баярлалаа. Шүүгчд наваа нэг болно. За манай хоёр багийн энд очиод сайхан баяр хүргэе.